За студийн төвтөн үзэгчтэй. Та бүхэндээ дараагийн зочноо студид өрхөд бэлэн болсон маань. Энэхүү зочин маань нийслэлийн онцгой байдлын газрын аврах ангийн усчин аврагч Ахлах Дэмбэрэл манай студид хүрэлцэн ирж бит хоёртой болно. Та бүхэнтэй ярилцсад бэлэн болжээ. Ингээд зочноо студид орж байна. За савэр ямар гоё гэж байна. Ямар гоё юм бэ. За голтосч. За та чивчээ зүгээд мик өөртөө Оо яг гоё тухтаа байл тэгээд. Тэг гэрте байгаа юм шиг л. Гоё ойртой сандалтайгаа тий. За танд энэ өглөөний өдрийн мэндийг хүргье. За тойрч гисэн энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг болохоор Батбаярын Дэмэрэл гэдэг. Би нийслэлийн аврах ангид ажилладаг. Ахлагч цолтой. За та ингээд дөрөв товцтой нарсан чи ямар гоё юм бэ? Дөрөв ялч ингээд дөрөв товцтой төрийн авдныхаа үнэхэр гоё харагддаг шүү. За тагаа өөрийнхөө ажлыг бас дэлгэнгээд танилцуулаач тий. За би одоо нийслэлийн аврах ангид онцгой байдлаар ажиллаад 12 жил болж байна. За манай алба бол өөр ихсэн онцлогтой. Залуучууд манад эр зэрэг гаргаж энэ албыг сонгож байгаа бол баяртай байдаг. Тэгээд манай алба бол одоо бүх юм юугаар жоо онцлог л доо. Эр зэрэг шаардна, ахвалсан ба шаардна. Мөн одоо багийн одоо ажиллагаатай байдаг болохоор залуучууд бол одоо үеийн залуучууд бол одоо онцгой байдлыг сонгох шалтгаан бол болж байгаа гэж ойлгож байгаа. За тэгэд бас одоо нэг 100 болж байгаа. За тэгэд нэг манай ахын чинь аялал зугаалга хийгцэн. За тэгэд манай монголчууд чинь жаахан бас дүрсгүй байх үе байдаг. Тэгэд энэ чинээс ер нь хэр их ер нь тохиолдлууд одоо одоогийн байдлаар ч юм уу те арай ч эхлэегүй байгаа л үл гэж би бодоод хаяар эхэлсэн үү? Ажил ер нь хэр их болж байна. За одоо нийслэлийн онцгой байдлын газар болон нийслэлийн захиргааны холбогдуулаад одоо манай нийслэлийн аврах анги 6 сарын 15-наас 9 сарын одоо 15-ны хүртэл одоо туулгалт завтргуулийн үүрэг гүйцэтгэж хэлж байгаа. Мөн одоо харуулсан тоогоос Баян зүрхийн гүүр, Баян зүрхийн сонсголонгийн гүүрээс одоо цаашаа одоо Яармын гүүр хүртэл ингээд хоёр маршрутаар одоо манайхаа одоо хөдөлгөөн тэргүүлэг одоо гүйцэтгэж байгаа 24 цагаар бэлтгэл эйжент доороо гүйцэтгэхэд эхэлсэн байгаа. За одоо үед бол хурд онц байгаа болон голын түвшин бол их нэмэгдээг байна. Одоо бол аялал жугаалга эхлээд одоо хүүхдүүдийн уртын одоо амралт гэсэнтэй үед л одоо бас дуудлага гарах магадлал өндөр байдаг. Одоохонд бол харьцангуй гайг байна. За ер нь ямар тохиолдолд ер нь хүүхдүүд хамгийн их усанд одоо ингэдэг вэ? Тэ одоо шууд хүн сэдвэрүүгээ шууд ингээд орчий тэгээд ярихгүй болохгүй хаа гэхдээ энэ талаар тэ. Ер нь бол эцгийн хараа хяналтгүй байдлаас бол хүүхдүүд бол энддэг. Аялал зугаалах үедээ одоо газар орноо зөв байрлалаас сонгох, одоо усны түвш их байна уу, бага байна уу, нуур цөөрөн байна уу гэдгээс одоо шалтгаалаад одоо аялал зугаалах хэрэгтэй. Зөвхөн одоо эцэгчүүдийн хараа хяналтгүй байдлаас л хүүхд эндэж байгаа. Мэдээж хүүхд маань өөр ихсэн бас юуг мэдлэг болоод тэр усаа гүнзгий юм уу, урсгал ихтэй юм гэдэг мэдхгүй тохиолдолд эцэгчүүд нь бол ингээд зугаалаад байгаад байдаг. Найз нөхдөд ингээд байгаад байдаг. Хүүхдүүд нь цаана одоо усанд одоо ингээд мэдээж одоо халуурсан сэрүүцнгээд ордог. Тэнгүүд 2 гიშгэ ч юм уу 3 гიშгэд хөл алдаал одоо эндэх тохиолдол харьцангуй их гараад байгаа байхгүй. Тийм болохоор эцэгчүүд маань аялал зугаалах үедээ газар орны байршлаа зөв сонгох, аюулгүй байдлыг нэн төрөнд одоо хангаа явах юм бол одоо хийнд одоо ачаал үүсэхгүй зөв болгосон амрах бүрэн боломжтой. Мөн одоо туулгалд бол одоо хар цэг гэж байгаа. Хар цэг маань гэдэг бол одоо энд одоо хүн одоо орших юм бол ер нь бол эрсдэх магадлал өндөртэй байхгүй. 4-5 метрийн гүнтэй болохоор шууд одоо эрг гэж байхгүй. Шууд 4-5 метрийн гүнтэй болгон хүн одоо яг сандарсан үед чих магадлал хамгийн төрөл болохоор хар бүс гэж байгаа. Тэгээ хар бүс гэдэг бол одоо онцгой байдлын газраас одоо ингээд сэрэмжлүүлэг маягаар одоо хийсэн байгаа. Та одоо 500 метрээс одоо 100 м зайд байрлаарай тий. Энэ одоо 5 метрийн гүнтэй шүгсэн самбар байгаа. Тэр самбарыг бол хараад байгаа хэрнээ хүмүүс хажууд нь очиод ингээд байрлаад ингээд аль зугаал өөрчлөлт тохиолдол байгаа л да. Ялч бас заримдаа ингээд голын эргээд агаад байршлах гэхээр хүмүүс дөндөө байдаг ч юм уу. Тэгээ тэрнээс болоод бас хүмүүс за тэргээр хүн ихтэй юм чи ийшээ нэг жоохон хүмүүсээс зайдаа өчийгээд бас хайхрамжгүй зан гаргаад бас тийм тохиолдол тийм үйлдэл гаргадаг тохиолдлууд бас байдаг бах тий. Тий байгаа. Ер нь бол ингээд туулгалаа дагаал одоо ганц л усаа дагаал ингээд хүмүүс аялал зугаалгаар гарч байгаа шүү дээ. Нийслэл иргэд маань. Тэгэхэд бол ерөөдөө тэгэл хүн сэрэг байгаа газар нь л одоо мэдээж тухтай амар гэж бодож байгаа болохоор тэгэл ер нь бол тэгэл усаа дагаал амар зугаалгал эхлэв. Энэ дээр бас яг нэг
нөгөө хугацааг нь бас мэдчихмээр санагдлаа. Нөгөө одоо жишээ нь ингээд хүүхэд усанд унсны яг дараа хэрэг хугацаанд одоо аюул учрах уу тий одоо бас энэ дэгдэл нь болох уу яг ус руу орлоо яг ер нь бид нар бас хугацааг нь мэддэг тий. Тэгэхээр тэр чинь бас хугацаа ямар гэдэг вэ? За ер нь бол хүүхэд болон бага насны хүүхэд том хүн ч гэсэн ер нь бол 2-3 минут л байдаг. Яагаад гэвэл ерөөс нэг хүн чинь сандрахаараа ерөөсөө яаж бие авч явах уу тий яаж дээшээ мандал дээр гарах уу гэдэг ерөөсөө мэддэг байхгүй. Тэгэхээр уушиг ерөөсөө усаар дүрээд хүн ерөөдөө бол ингээд энддэг байхгүй. Тийм болохоор ерөөсөө хүн ер нь өөр 50-ын дээшээ хараад ингээд байж байгаа юм бол мандал дээр ер нь ингээд урсгалаа ингээд зохиолтой гараад ирэх боломжтой. Тэгэл ерөөсөө сандраал ингээд улмал ингээд сандраад авах юм бол ерөөсөө доошоо улам яваалаа гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө л 2-3 минут л ерөөсөө бол хангалттай. Энд эндчдэг байхгүй. Тэгэхээр тийм болохоор одоо манай завтрууд одоо явж байгаа болохоор одоо онцгой байдлаа одоо сэрэмжлүүлэх мэдээллийг сайн сонсох одоо бас одоо яг хүн одоо ус руу орлоо гэх дуудлах юм бол хамгийн түрүүнд өгөх байшлаа зөв хэлэх байдаг. Хамгийн гол нь бид нар дуудлага аваад байшлаа зөв сонгох хэрэгтэй. Яг одоо харсан тухай юм уу, баян зүрхийн гүүр юм уу, сонсгологийн гүүр юм уу, яг одоо хаана байгаа юм бэ гэдгийг тодорхой хэлжээж бид нар төргөн шургаа очиж дараагийн аврах ажлаа зохион байгуулахаараа ирээдүйн маань бол байшил хаягаа зөв шуурхай 50 хэлэх бол нэг төрлийн шаардлагатай байдаг. Сандраад бас нөө байршил дээр айгүй их буруу мэдээлэлээс болж их юм үүсдэг байх л та тий. Цаг алдах байдал тий. Тийм 2-5 минут гэдэг бол үнэхээр богино хугацаана. Тэгээ энэ хугацаанд аврагч нар маань очно гэдэг бол бүр үнэхээр бүр та бүхний ажил бол бүр маш хурдан шуурхай байх ёстой. Тэгснээ ачаар хүн аврах ёстой байдаг. Үнэхээр өндөр бас юу дарамтанд бас ажилтдаг байх гэж бодлоо. Тий, яг уу өндөр дарамт гэхээс илүү өндөр хариуцлага да. Мэдээж бид нар тангар өргөсөн цэргийн хүмүүс те энэ онцгой байдлыг сонгосон юм чи яг энэ зүрх сэтгэлээ зориулаад ажиллаж байгаа болохоор яг хүн аврыг те нэг ч хүн одоо аврыг сайн сайхан одоо зүйлийг хий гэсэн тийм тангарахтай байдаг болохоор бид нар бол ер нь бол нэг шантардгүй. Тэгээд бид нар нэг завь тэргүүл явж байгаа гэсэн чинь те баян зүрхээс урсж байгаа. Тэгэхээр бид нар байнга тогтмол ингээ усаар явдаг байхгүй. Усаараа яваад ингээд хүмүүс хүн ихтэй байгаа газар зогсоо те. За та бүхэн одоо энэ гол ус ширүүн бэ шүү. Одоо бороо орох юм бэ шүү. Та нар одоо голын эргээсээ те 50-аас 100 метрийн заанд байрлалчаараа гэдэг ингээд сэрэмжлэг өгөөл бид нар яваад байдаг. Тэгвэл одоо бол хүмүүс иргэдээ бас харьцангуй гайг болсон байна. Ер нь ойлгоод зарим нь ингээ явдیں۔ Мөн одоо нийслэлийн одоо баян зүрх одоо дүүргээс одоо цагдаагийн байгууллагатай хамтарч манайхаа явдаг. Тэгэхээр цагдаагийн байгууллагатай хамтраад хүүхдийн хөгжлийн төлөө хүмүүстэй ингээ хамтраад явдаг болохоор нэлээ өргөн бүрэлдэхүүнтэй явдаг гэсэн үг. Тэгэхээр энэ сэрэмжлүүлгийг ер нь сайн хэлдэг. Ер нь хүмүүст сэрэмжлүүлэг сайн хүрдэг. Бас манай онцгой албаныхан мандсан бас хүмүүстэй сэрэмжлүүлгээ сайн хүрэгдэг байх нь шүү дээ. Тэгээд тэрнээс гадна та бас энэхүү албанд ороод хэр одоо 12 жил хаа. Яг 12 жил. 12 жилийн хугацаанд хэдэн хүний амнаас аврав хэд хичнээн одоо иймэрхүү онцгой байдалтай таарч байгаа. Түүхээсээ хуваалцаж. Сайхнаас нэрээ тий. Яг 17 онд нэг яг баян зүрхийн гүүрний яг дээр нэг хүүхэд аварч ирсэн. 2 настай хүүхэд аварч ирсэн. Тэгээ бид хөдөлгөөн тэргүүл хийгээд одоо баян зүрхэнд цацагдаад байгаа би битээр дэш уурсаа явж хагаад эсгчүүд маань бүр голын бүр цаана байдаг. Наан нэлээ нэг 4-5 бага насны хүүхдүүд байсан. Тэгээд бид нэлээд жоох хүүхдээр очисон чинь доош харцсан байдалтай байсан. Тэг гүүж чи яав вэ гэсэн чи яг өрөөс ингээд наат тогтоол усан доош харцсан байхгүй. Тэгээ бид гүүж очиод эмнэлгийн хангалтын тогтоолд үзүүлээд амьсгаа хийгээд одоо амны амьсгалын чөлөөлөөд ингээд амьсгаа хийгээд тэгээд ер нь л хүүхд дорны гэсийг хараад ирж байгаа байхгүй. Тэнгүүд баян зүрхэнд цагдаад байгаа явсан болохоор шууд цагдаа за энэ аргын хойд хойлоо хүлээлгэж өгөө гэд. Тийм л тохиолдол гарч ирсэн. Мөн бол манай ганцхан би гэхэлтгүй одоо манай хамт олон бол зөндөө одоо алтан амийг одоо аварсан тий яг эрсдэж яхад нь аварсан, живж яхад нь аварсан ийм тохиолдол зөндөө байгаа. Одоо ингээд ер нь ингээд хүүхэд ингээд хэрвээ ингээд одоо ингээд харлаалт усанд ингэ байгааг тэгвэл ер нь ямар арга хэмжээг авсан дээр байдаг вэ те. Одоо өөрөө хүүгээд ороод даварчих ч чадахгүй. Ер нь шууд л мэдээлэл хэрэгтэй байна. Хүүхэд ингээд живж байгаа тохиолдолд том хүн живж байгаа тохиолдолд хүмүүс л ингээд эр зөр гаргаад очиод аварсан тохиолдол байгаа. Яг өөрөө араас нь ороод өөр энэ тохиолдол байдаг байхгүй юу? Ус чи ер нь бол бас ч болохгүй шүү дээ. Ер нь бол өөрөө хүн нэг авраад өрөөлөе яа тохиолдол байдаг болохоор ерөөсөө хамгийн түрүүнд л ерөөсө боломжтой хөлрөө сонгох хэрэгтэй. Тэ? Ойр орчим юу н оос байна уу, цагираг байна уу, тэрийг шийддэг ч юм уу. Эсвэл ойрхоо одоо завь тэрүүл байнга явж байгаа юм шиг
тэрлүү газ залгаад те 100 оруу залгаад яг одоо энэ одоо дүүргийн ийм газар одоо яг хүн одоо яг ингээд живж гинэ гэсэн тохиолдол юм бол бид нар ч нөр байнга үр гүйцэтгэл болохоор ямар хурдан шуурга очих уу ямар замаар очивол идэх үүдээ мэддэг болохоор төрөн шуурга орох боломжтой. Тий. Ер нь бол хурдан л мэдээлэл өгчих юм бол ер нь бол тийм мэдээлэл үнэн зөв бөгөөд хурдан хэлэх хэрэгтэй. Одоо энэ ер нь аврах хантаац гэдэг штеп. Тий. Хүүхдэд ер нь аюулгүй байдалд бол ямар ач холбогдолтой байдаг гэдэг юм. Бас энэ талаар аврах хантаацтай ер нь явуулсан дээр үү яг ямар хэрэгсэлтэй ер нь явбал зүгээр юм. Одоо манайхан ч одоо нилээ явах гадлаа бахтаа л гэж тийм. За одоо бол ингээд аврах хантаац байна. Одоо энэ хүмүүс одоо нэг хвчлээ одоо энэ завтай яваад байгаа тийм. Мэдээж зав гэдэг бол одоо хүүхдэд одоо хийлдэг зав биш үү? Эднэр бол ерөөсөө хүнийг бол аварддаг байхгүй. Мэдээж ингээд догтуу явж байгаа л урсгал чи өөрөө ингээд хаялагтай ширүүн болохоор урсгал зохиолоод өөр яваад байдаг байхгүй. Тэгсэн хүн өдөр сандраад өөрөө ундаг тохиолдол байгаа. Тийм болохоор одоо зүгээр энгийн одоо амралтын газарт ажилладаг хүмүүс ч байх юм бол одоо усны эргүүлээр одоо явж байгаа хүмүүс байх юм хантаацаа бүрэн зүв өмсөх хэрэгтэй. Хантаац бол хүнийг бол нэг өснө аварна. Яагад бол доош нь живлэхгүй. Мандалтай эргэлдөө байлгах гэсэн үг. Одоо чийж хэсэг бол эргэлдөө усны дээр ингээ байх боломжтой. Тийм болохоор хүн агаар амьсгалж байгаа болохоор чи хүн бол өөрийг ингээд одоо сандрахгүй байх юм бол одоо голын эргээр ч юм уу ингээд давлгаан зөвхөн гарах боломжтой байхгүй. Ерөөсөө хүн яагаад усанд эндээд байна гэх юм бол ерөөсөө нэгт мэдлэггүй байна. Хоёрт ерөөсөө хайхрамжгүй байдал байна. Аюулгүй ажиллагаа гэдгийг мэдэхгүй байна. Эрсдэл гэдгийг мэдэхгүй байна. Тийм болохоор хүмүүс ерөөсөө л за халуун байгаа юм чи усанд ороод сэрүүцээ. Тийм. Жохон ууц юм чи хүмүүс зориг ороод үсрээд ороод идэг, ширмсэн татдаг. Бас ингээ өөрөө гэсэн хүмүүс онцлогтой шүү дээ, тийм. Биний байдал ямар ч байгаа юм бэл мэддэхгүй. Тийм болохоор хүмүүс ингээд эрсдэд байдгийг. Тийм болохоор аюулгүй ажиллагаа яахын тулд тийм одоо бүрэн одоо байдал байгаа шүү дээ. Усны говцаа өмсөөд, хантаазаа өмсөөд, одоо каск малгайгаа өмсөөд ингээд бүр ижүүрэн тоногтой ингээд одоо аль зугаалгүй үед одоо завин дээр юм ингээд аврах ажиллагаа ингээд явхад бол болно шүү дээ. Тэгээд за жишээ хоёул гурлаа жишээ авч яриа л та. За ингээд нэг гэр бүл ингээд голын эргээр зугаалж агаад хүүхэд нь усанд ороод жоохон живлээ. Тэнгөө за эцэг хин ч юм уу очиод хүүхдээ авчирлаа. Өөртөө одоо гаргачлаа штэ уснаас. Тэгээд тэнгүүд хамгийн анхны авах ёстой арга хэмжээ ямар арга хэмжээ гэдэг вэ? Ерөөсөө за өөрснөө ингээд гүйхээ усч байлаа живлээ гэдэг мэдээд аварсан тохиолдолд ерөөсөө л эхлээд зөв байрлуулах аманд байгаа амьсгалын замыг чөлөөлөх. Амьсгалын замыг чөлөөсөн нь өөрөө энэ уушиг гэдэг маань одоо усаар дүүцсэн байгаа юм чи чөлөөтэй усаа гаргана гэсэн үг. Тэгээд амьсгалын одоо юу хийн амьсгалаа хийнэ гэсэн үг. Эмчиг үлцэн хоёроо хиймэл амьсгалаа хийгээд ингээд ер нь ингээд сайн хиймэл амьсгалаа хийгээд хиймэл амьсгалаа хийж байгаа тохиолдолд одоо аврах ажиллагаанд туслан үзүүлж байгаа тохиолдолд ерөөсөө дараагийн одоо эмнэлгийн шатнд дуут хэрэгтэй байхгүй. Гаргаад ирсэн бол ерөөсөө 103 руугаа залгаад энэ хүүхдийн имжлээ бид эмнэлгийн тусламж үзүүлж байна гэж хэлэхэд газ очиж штэ. Тэнгүүд тэр хүн авах боломжтой. Тэгэхээр өсөө амьсгалын замын чөлөөлөх зөв байрлалд оруулах тэгээд амьсгаагаа зөв болгох хийхэд ер нь болно. Зөв байрлал гэдэг нь одоо нэг одоо зөв байрлал хажуудлаараа хөвтүүлээд одоо баруун гарын дэд дэрлүүлээд зөв үлийг одоо нэг одоо хагас ингээд хөвтүүлсэн байна ихтэй ингээд зөв байрлал бүх амьсгалын замыг чөлөөсөн дараа ингээд зөв байрлал оруулах. Тэгээд эргүүл байх юм бол дулаан ямар гулж байгаа халуун цай өгөх гэж юм байна. Тэгэхээр ер нь живсүүнийг бол гаргаж ирээд амьсгалын замын чөлөөлөөд тэгээ хажуулдуулж хэвтүүлэх хэрэгтэй тийм байна тийм. Амьсгалын юу одоо амьсгалын зөв одоо массаж хийгээд тэгээд хамгийн сүүлд нь зөв байрлалд оруулаад хэвтүүлээд тэгээд халуун юм одоо гучаад одоо тэг халуун цай амдах. Одоо энэ усан цайн сэлдэг хүүхч гэсэн бас ер нь бол эрсдэлд орох боломжтой байдгүй тий. Хүүхд хүмүүс ч бас бодож манай хүүхд сэлдэм аа гэж тий. За ерөөд яг одоо энэ бассейн сэлээд байна л да. Бассейн сэлээд одоо гүнзгий шатны дунд шатны сэлдэг хүмүүс байна. Тэгээ бассейн гэдэг бол ерөөдөө тогтнол байдаг температураар нэг хэмжээнд барьж идэг шүү дээ. Урсгал уст нуур цөөрөм гэдэг зүйл шал өөр. Одоо биеийн температур нь одоо хүүтэн байдаг болохоор хүн ороо ширмсэн татах, давлгаан цохиулах одоо тогтнос бассейн ч юм бол давлгах юм байхгүй шүү дээ. Тийм болохоор давлгаан цохиулах, ширмсэн татах, чочролд орох. Тэг хүн чинь сандрахаараа мэддэг зүйлийг мэддэг болдог байхгүй. Юу илээ гээл ингээд өөрөө мэдхгүй болоод ингээд живдэх хөл зөндөө байдаг байхгүй. Тийм болохоор ерөөсөн усыг бол битгий басаарай гитий хийнэ сайн сэлдчихээр зөв одоо тий одоо цагийн байдлаар зөв үнэлээд ингээд нэг
аялал зугаалах бол байгаараа л гэж хэлдэг. Зөв шийдвэрээ гаргаад тий. Зөв шийдвэрээ гаргах. Цагийн байдлыг зөвлөх гэх юм уу? Тий. Одоос нөгөө бидний ярилцах цаг бас нэлээд бага байгаа юм байна. Гэхдээ одоо ер нь хүүхдүүдэд бас усны талаар тий аюулгүй байдлын талаар ер нь багаас нь зөв дадал ойлголт ер нь хэрхэн төлөвшүүлэх боломжтой гэж бодож байна тий. За хүүхдээ ер нь зөв одоо аврах ажиллагааны чиглэл болон гамшин эрсдлийг одоо бууруулах чиглэлд ажиллах юм бол ерөөсөө зөв өрөө зохион байгуулалтад багаас нь одоо хичээлийн одоо системд оруулах хэрэгтэй байхгүй. Аврах ажиллагаа гэж юу юм бэ? Өндрөөс аврах ажиллагаа гэж юу? Нурангаас аврах ажиллагаа гэж юу? Уснаас аврах ажиллагаа юу юм бэ? Энд бид нар одоо яг эрсдэх юм бол юу нэ хамгийн түрүү бидэнд хэрэгтэй байх юм бэ те? Одоо аврах хамтаа заавж явах юм уу? Усны эргүүлээ яг одоо ямар туслан бэ? Тэр бүгдийг судлаад бүр ингээд одоо Японд хэд одоо газар хөдлөх бүх юм байдаг шүү дээ өөрт нь тий. Одоо бие зохицох зүйлтэй адилхан. Одоо ингээд бичвэрнтэй авцсан байх. Тэгээ одоо дулаан, хоол хүнсээ 3 хоног хүнсээ авцсан байх гэж жишээний тэрнтэй адилхан яг нэг системд оруулах зөв бодож боддог байхгүй. Одоо ингээд өндрөөс аврах ажиллаж хийхэд одоо ингээд тий. Одоо бүх юм одоо бэлтгэх өөр ингээд бэлтгэхэд 12 зүйл ингээд бэлтчих. Тэрнтэй адилхан одоо усны чиглэлийн ийм хичээл одоо багаас нь оруулаад зүгээрийг ойлголтоос тэгээд бассейнд явах нь явж болно шүү дээ. Бассейнд яваад өөрөө очиж гараад ус идэх чинь ийм шүү дээ. Эрсдэл ийм шүү дээ. Сандрахгүй байх юм би өөрийгөө ингэж авчих юм байна. Сандрахын би живэх юм байна гэдгийг тогтмол ойлголтоор явах юм бол хүүхдүүд маань багаасаа ингэж хүмүүжил явчих юм бол сур хүмүүжлийн зөв тавих юм бол хүн ер нь бол нэг хичнээн чаддаг хүн ус руу нэг амар орох хүсэхгүй шүү дээ. Яг л эрсдлийг мэддэг болохоор. Тийм шүү дээ. Ганцхан эрсдлийг мэдэхгүй л тохиолдолд ерөөс юу гэдэг мэдэхгүй болохоор хүн сонирхоод шууд орчиход байгаа байхгүй. Хамаагүй орчдөг тийм болох юм байна. За найзуудтайгаа ингээл ягаад дугуй мууг жижирэл гол ирэл байж байгаа. За манайхаа сэлья гээл тэгэл хүсрэлзэл ороод тухайн үед гоё юуж болно. Тэнгүүд одоо маргааш нөгөө төр усны төвс ихсэн байгаа мэдэхгүй шүү дээ. Тэгээд л орох төлөөс шал өөр мэдрэмж ангуут хүн ерөөсөө сандал ирж байгаа. Байнга тогтмолыг юм хийгээд явах юм бол хүн бол сандалдаг шүү дээ. Яг гадны бие тийм үү яг өөр таарлцсан нэг сонир мэдрэмж ороод ирэхэрэл за энэ чинь нэр юу илээ гэсэн нэг тийм юу аваад тэгэл хүн ингээ сандраад явдаг. Тэгэхээр суур хүмүүжлийг одоо аврах ажиллагааны чиглэлийн суур хүмүүжлийг сайн л ингээл бэлдүүлэх юм бол бид нэр бүрэн одоо өөрөөс нэг аврах өрөөлийг аврах бүрэн боломжтой л гэж боддог. За өнөөдөр бидэнд хүрэлцэн манай студид маань ирж үзэгчдэд болон бит хоёрт бас аюулгүй ажиллагаанд устай хэрхэн зөв харьцах хэрэгтэй вэ тий? Хүүхдүүдээ агаар салхинд гарч байхдаа хэрхэн харж хандаж хайхрамжтай байх хэдий бүгдээрээ баярлж бүгдээрээ агаарт гарч амарж байгаа ч гэсэн бага насны хүүхдүүд бага насны жилтгүү том хүмүүс өөрсдөө бас яг хэрхэн хариуцлагатай байх хэвээр талаар мэдээлэл өгсөнд баярлалаа. Өнөөдөр ингээд гурвынхаа ярилцах цаг ер нь дуусах төгссөн байна. Та хэрвээ бит хоёрын асуугаагүй эсвэл хэлхийг хүссэн зүйл байвал хэлээд өнөөдөр ярилцлага ингээд дуусгая тий. За тэгээд ер нь одоо бол аялал зугаалга эхэлсэн байгаатай холбогдвол ард иргэд маань зөв боловсон амарлаж аюулгүй ажиллагаа болон өргөдлийн аюулгүй байдлыг хангаад одоо тэгээд бас онцгой байдлаас өгж байгаа сэрэмжлүүлэг болон одоо тэр зүйлийг яг одоо өөрснөө дагаж мөрлөө явах юм бол мэдээж эрсдэл гэдэг зүйл байхгүй шүү. Тийм болохоор одоо ард иргэдийн аюулгүй байдлын төлөө бид нар өрөж одоо хичээж ажиллаж байгаа. Тийм болохоор тэгээд байна л. Тэгээ манай бас онцгой байдлын баг энэ нөгөө албаагч нар баг их дарах уу. Нэлээд дарах хүмүүс байдаг. Тэгээд ер нь бол ажилтайгаа холбоотой юм дээр за тийм байдгаа гэж хэлдэг болохоос тэгээ нэлээд дарах хүмүүс байдаг. Тэгээд танд бас маш их баярлалаа. Юун төрөнд бас таны ажлыг бид маш их хүндэлж байна. Таны хийдэг ажил бол үнэхээр том агуу баатарлаг үүс. Таны хамт олонч бас маш мундаг. Тэгээд ус гэдэг бол өөрөө маш хурдан сая хэлж байгаа 2-5 минутын хооронд л үл гясал очиж аврах ажиллагаа хийгдэхгүй л бол маш аюултай хүндрэлтэй байдал үүсдэг гэдгийг мэдчихээн. Тэгээд эндээс бас нөө багийн ажиллагаа хамгийн чухал байх. Мэдээж нэг хүн гүйж жол авраад яваад байдаг байх. Энд чи явж гин тэнд явж гин гэдэг зүйл. За тэгээд одоо бас таны бас хэлж байгаа нэг гоё баярлууштай юм байлаа. Тэр нь бас манай монголчууд маань нөгөө ер нь бол аюултай шүү гэдгийг бол мэддэг байсан байна те нэг үе бодвол тэгээ бас энэ ослын дэгдэл бас баг гарч байгаа бахаа гэж би бас үнэхээр их найдаж байна. Тэгээ таны бас цааш тааштай ажил маш олон хүмүүсийг аварч маш олон алтай аймыг аварч маш олон гэр бүлийг тусалж байгаа танд бас их баярлалаа. Тэгвэл цааш тааштай ажилд тань маш их амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За